сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүршин дүүжин хэлбэлзүүлж хэлбэлцлийнхээ хугацааг хэмжин хазаалт болон харьцангуй алдаа, ажилтнуудаа үр дүнгийн бичиглэлийг хийе. За хугацаан дээр авах нь биш. За энд PET програм дээр бүршин дүүжин авсан байна. За сунаа 50-ны байршлыг тавьж өгсөн байна. 50-ны бас хэлбэлцүүлэх үеийн байршил. За багш нь бол одоо өмнө 3 удаа хэлбэлцүүлээд хэмжигдсэн байна хугацаагаа. За тэгэхээр хугацаагаа 0-луулна. За тэгээд хугацаагаа эхлүүлчихье. За энэ эхлэх хугацаа маань энэ дүүжин хэлбэлцэлж эхэлснээс хойш тооцогдно. Нийт хэдэн удаа хэлбэлцэх юм гэхээр 10 удаа хэлбэлцэх нэ. За хэлбэлцүүлье. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За зогсооч. За энд хугацаа хэмжигчийн маань заалт 1413-ыг зааж байна. За энэ дээрээ бүгдээрээ ингээд тоон утгаа бичиж өгчий. За одоо дахиад хугацаагаа 0-луулна. Тэгээд явуулчих. Одоо хэлбэлцүүлж эхлэе. 1 2 3 4 5 9 10. За зогсоо. Одоо 14 тэг 7 секундын хугацаанд хэлбэлцсэн байна. За ингээд утгуудаа олно. Энэ бол 5 удаагийн хэмжилт байна, тийм үү? 5 удаагийн хэмжилтийнхээ зөрүүгээр жинхэнэ утгаа гаргаад ирнэ. За жинхэнэ утгаа гаргаж ирээд жинхэнэ утганаасаа хазаалтуудаа тооцчихно. За энэнийхээ хазаалтуудынхаа нийлбэрээс модуль авна гэсэн. Одоо бүгдээрийнх нь модулуудаас нийлбэр аваад дундаж ажлууд алдаагаа гаргавал харьцангуй алдаагаа энэ доод томьёогоор бодох нэ. Тэгээд үр дүнгийнхээ бичиглэлийг хийгээд илгээгээрээ хүүхдүүдээ.